Улаанбархан өвчний 23 тохиолдол шинээр нэмж бүртгэгдлээ. Манай улсад хэрэглэж буй товлолын бүх вакцинд Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан баталгаа өгч байна. Милан Кортино 2026 өвлийн 25 дугаар Олимпийн тэмцээн уралдаан өнөөдрөөс эхэллээ. Онгорцоор орон байрны хулгайн 214 гэмт хэрэг бүртгэгджээ. Байгууллагын албан ёсны сайтыг дуурайлахын хурамчаар үлдэж, бусдыг зэлэлсэн явдал гарлаа. Бурайдад цагаан өвгөнд хүндэтгэл үзүүллээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Улаанбархан өвчний 23 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо 14075-д хүрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 10 нь нийслэлд, 13 нь орон нутагт гарчээ. Халдвар төвчин судлалын үндэсний төв болон аймгийн эмнэлэгт 58 хүн хэвтэн эмчилүүлж байгаагаас нэг хүнд 1, хүн дэвтэр 5 хүн байна. Манай улсад ашиглаж буй товлолын вакцинд Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан баталгаа өгч байна. Учир нь Нүүбийн хүүхдийн сангийн хувьд Дани улсын Копенгаген хот дахь ханган нийлүүлэлтийн төв байгууллагаараа дамжуулаад дэлхийн 140 гаруй улсын товлолын дархлаажуулалтын вакцины худалдан авалт түгээлтийг хариуцаж ажилладаг. Үүний нэг нь бол Монгол улс байгаа. Манай улсын хувьд 2008 оноос хойш товлолын бүх вакцина Нүүбийн хүүхдийн сангаар дамжуулан худалдаж авч байна. Улаанбарханы дархлаажуулалтад хэрэглэж буй вакциныг Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн вакцины ханган нийлүүлэх төвөөр дамжуулан худалдан авсан бөгөөд Энэтхэг улсын Серум институтад үйлдвэрлэжээ. Милан Кортино 2026 өвлийн 25 дугаар Олимпиад 7-нд нээлттэй хийгч тэмцээн уралдаан өнөөдрөөс цанын спортын төрлөөр эхэлж байна. Мөн кёрлинг, хоккейн төрлүүд Олимпийн нээлтээс өмнө эхэлж, хаалтын ёслол хүртэл үргэлжилнэ. Тус Олимпиад манай улсаас 3 тамирчин оролцож байгаагаас цанын спортын төрөл өрсөлдөнө. Тэд 10-16-нд уралтна. Баянгол дүүрэгт айлын байшингийн вакуум цонхыг эвдэн нэвтрэн орж, Samsung маркийн гар утас, мөнгөн аяга, улаан толгойтой чулуун хөөрөг, хөөргөний толгой, цагаан өнгийн металл бөгж зэргийг хулгайлсан явдал гарлаа. Орон байрны хулгайн гэмтэрэг он гарснаас хойш 214 бүртгэгджээ. Байгууллагын албан ёсны сайтыг дуурайлахын хурамчаар үлдэж, бусдыг зэлэлсэн явдал гарлаа. Facebook-ээр KFC-гээд хайгаад сэрчгээр орсон. Ах юмнуудаа бараануудаа харж агаад захиалаад хөлгийгээ баталгаажуулах гэдэг үнийн дүнтэйгээ гараад ирсэн. Дараа нь хөлгийг хийчээд байж агаад нөгөө хүн чинь банкныхаа юуг шалгаж штэ тэгээд аппликейшн руугаа орсон чинь шууд миний данснаас 3 сая 500 мянган төгрөг тэр данс руу саний захиалах гэсэн он сар цагтаага шууд зарлахаар гарсан. Хоол бараа бүтээгдэхүүний онлайн захиалга хийхдээ сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Бурайд улсын Сэлэнгийн аймагт онцгой нэгэн ёслол боллоо. 20 дугаар сарын 4-ний энэ өдөр хаврын өр орж, амьдралын эрч хүчтэй дахин сэргэдэг өдөр гин. Тиймээс сүмхийдэд урт нас удаан жаргалын бэлэгдэл цагаан өгөнд хүндэтгэл үзүүлж, тусгай ёслол үлджээ. Энэ өдөр эрүүл мэндийн төлөв залбирч, гэр бүлийн амар амгалан сайн сайхан байхыг хүсэж, шинэ ажил эхлүүлж буй бол өргөл өргөх хэрэгтэй гин. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.